өдөр дагсан сурвалж. 2020 хэм бүхнийх хувьд хэцүү шалгууртай тулгарсан жил болж байна. Дэлхийд даяар тархсан коронавирусын халдвараас шалтгаалan бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох уу тэсжүүлэх үү гэсэн сонголтын өмнө нүүр тулаад байна. Хүн төрөлхтөн сүүлийн хагас зуунд ийм хүнд шалгууртай учирсангүй. Бидний мэдэх олон 10 бизнесийн байгууллагууд, том үйлдвэрүүд дэлхийд нэр хүндтэй брэндүүд хүртэл цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж 20 цэрийн дэглэм донд бид аж төрж байна. Халдвар төвчний хил хязгааргүй тархалт аюулт өвчний 20 цэрийн дэглэмтэй үед амжилттай ажилласан цөөн хэдэн байгууллагын нэг бол яхаарахгүй уулуурхай салбартаа тэргүүлэгч Эрдэнэ төлөвлөр юм а. Эрдэнэ төлөвлөрийн хэмжээнд коронавирусын тархалттай холбоотойгоор үүсэж буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах, зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий төв штаб болон чиглэл хариуцсан дэд штабуудыг ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А139 дугаар тушаалаар байгуулсан. Энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсэж буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, үнийн хэлбэлцлийг тооцсон үйлдвэрлэл эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө, хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлтний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж үйл ажиллагааг идэвхжүүлсэн юм а. Төв штабын гол зорилго бол коронавирусын хүндрэлийн үед үүссэн эдийн засаг болон үйлдвэрлэлийн энэ хүндрэлийг даван туулах, мөн одоо Эрдэнэ төлөвлөлтөөр энэ үед ур хачтынхаа ажлын байр, амжиргааны түвшинг бүрэн хадгалах, мөн ур хачтын гэр бүлийг бас энэ эрсдлээс хамгаалах, мөн улс их орон болон орон нутагт төвлөрүүлж байгаа төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг бүрэн төвлөрүүлэх гэсэн дөрвөн зорилтын хүрээнд төв штабын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. За төв штабыг Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал өөрөө удирдах ажилласан. Төв штаб байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулаад энэ 9 сарын байдлаар бол эдийн засаг, үйлдвэрлэл, за ажлын байр, цалин хөлс энэ бүх зүйл тоон үзүүлэлтийг эргэж харахад бол мэдээж энэ хүндрэл бол Эрдэнэ төлөвлөрт тусаагүй биш. Бас хүндрэл бол маш хүчтэйгээр туссан. Гэхдээ бид нар шуурхай зохион байгуулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч чадсанараа түрүүнд хэлсэн штабын одоо хүрээнд тавьсан зорилтоо бид нар амжилттайгаар биелүүлээ явж байна. Үйлдвэрийн газар нь 2020 оны эхний 9 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөд үзүүлэлтүүдийг 100-аас 122.6%-аар биелүүллээ. Энэ хугацаанд 27.3 мянган тонн хүдэр олборлож, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101.5%-аар биелүүлж, төлөвлөснөөс 350 мянган тонн хүдэр илүү боловсруулж, 9260 тонн сэм баяжмал, 644 тонн молибдены баяжмалыг тус илүү үйлдвэрлэлээ. Эрдэнэ төлөвлөрийн ур хаачин хамт олон 2020 оны эхний 3 дугаар улиралд нийт 437,795 тонн зэсийн баяжмал, 4,275 тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна. За манай штабд бол үйлдвэрлэлийн бүх бүтцийн нэгжүүдийг бол хамруулан дараах үндсэн 4 зорилгын хүрээнд бол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн байнамаа. За үүнд нэгдүгээрт бол мэдээж тухайн онд төлөвлөсөн үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөө үзүүлэлтүүдийг хангах. За үүнээс гадна үүсэж байгаа хүндрэлтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж, улмаар нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм зорилго. За хоёрдугаарт төлөвлөгөөд урьдчилсан засварын цагийг аль болохоор хэмнэж, сул зогсолтыг гаргахгүй. За дээр нь үндсэн тоног төхөөрөмжийн цагийн бүтээн хэмжээг нэмэгдүүлэх замаар нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх. За үүнээс гадна бүх үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүдийн хэмжээнд бүх төрлийн зардлыг хэмнэх, за өртөг бууруулах, олон талд техник зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. За үүнээс гадна хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч 2020 онд төлөвлөгдсөн үйлдвэрийн хэмжээнд хийгдэх өргөтгөл шинжил болон бүтээн байгуулалтын ажлыг ямар ч нөхцөлд саадгүй явуулах энэ үндсэн зорилгын хүрээнд бол үйл ажиллагаа явуулж байна. Оны эхнээс бид төлөвлөгөөнөөс илүү 350 мянган тонн хүдэр илүү боловсруулж, за зэсийн металл агуулгыг 8760, молибдены металл агуулгыг 5257% хүргэж ажилласнаар төлөвлөгөөнөөс илүү 9260 тонн зэсийн баяжмал, 645 тонн молибдены баяжмалыг үйлдвэрлэн гаргалаа. Бүтцийн нэгжүүдийн хэмжээнд зардал хэмнэх, өртөг бууруулах чиглэлээр техник зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр
Өнөөдрийн байдлаар бидний тооцоогоор 21.6 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 13.9 тэрбум төгрөгийн зардал хэмнэн ажиллаад байна. Үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг дагаад санхүү эдийн засгийн төлөвлөгөө амжилттай биелэлээ. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэр, Төрийн эмчит үйлдвэрийн газрын уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлснээр 1.5 их 80 төгрөгийн орлоготой ажиллаж 2020 оны эхний 9 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 642 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. За үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд төлөвлөгөөд авч биелсэнтэй холбоотойгоор санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд амжилттай сайн гарсан. За эхний 9 сарын байдлаар одоо коронавирусын нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээрх зэсийн үн бидний төлөвлөсөн $5,991 ам-оос тоон тутамдаа одоо $157 ам доогуур байсан. Гэсэн хэдий ч бид борлуулалтын орлогын төлөвлөгөөг 7%-аар давуулан биелүүлж чадсан. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсгийн хэрээр зардал бол нэмэгдэж идэг. Гэхдээ зардлыг бол бас тодорхой хэмжээнд хэмнэлтийн горимж шилжүүлэн ажиллаж, үйлдвэрлэлийг штабын зохион байгуулалтаар удирдах. За энэ штабыг хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажилласны үр дүнд зардлыг 5.5%-аар бууруулж ажиллалаа. За нэг төгрөгийн борлуулалтын орлогот ноогдох зардлыг 8%-аар бууруулж ажиллалаа. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн нэмэгдэж, цэвэршгийн төлөвлөгөөнөөс 70.4%-аар давуулан биелүүлсэн. За эхний 9 сарын байдлаар улс орон нутгийн төсөвт 642.4 тэрбум төгрөгийг бид төвлөрүүлсэн. За энэ үзүүлэлтийг 2016 онтой харьцуулах юм бол 3.5 дахин үзүүлэлт юм. 2017 оны жилийн эцсийн үр дүнтэй харьцуулахад 10%-аар одоо илүү. За 2018 оны жилийн эцсийн мөн ихтэй тэнцэж байгаа нь энэ коронавирусын нөхцөл байдалд бас өртөг зардлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж ажилласан бодлогын үр дүн гарч байна гэж бид үзэж байгаа. Шинэ коронавирус тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үйлдвэрийн газрын худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухайн үйлдвэрүүдээс бараа материал худалдан авах ажлыг эрчимжүүлсэн. Худалдаа авалтын үйл ажиллагаа оны эхний 6 сар буюу коронавирусын үед бол энэ бараа материалыг одоо худалдаа үйл ажиллагаан дээр тодорхой хэмжээний хүндрэлүүд үүссэн. Энэ хүндрэлүүдийг бид нэр зохих хууль эрх зүйн одоо хүрээнд нь даван туулах ямар боломж арга хэмжээ зохих арга хэмжээг авч ажилласны үндсэн дээрээс бол энэ хүндрэлтэй цаг хугацааг бол өнгөрөөсөн байна. Бид нар мэдээж тендер зохион байгуулалт явуулсны үр дүнд бол мэдээж одоо өрсөлдөөнийг компаниудын өрсөлдөөнийг бий болгосноор төсөв төртөгт бас тодорхой хэмжээний хэмнэлтийг бол үүсгэсэн байна. Энэ бол эхний 9 сарын байдлаар 74.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бол үзүүлсэн байж байгаа. За мөн одоо энэ хугацаанд дизелийн түлш болон одоо өвлийн одоо автобензины одоо дэлхийд даяарх одоо зах зээлийн хүрээнд энэ дараах бараа материалууд бол үн бол бас зохих түвшиндээ буурсан байж байгаа. Үүнтэй холбоотойгоор материалын одоо төсөв төртгийн бол хэмнэлтүүд бас давхар гарсан байж байгаа. 2019 оноос хойш хөрөнгө оруулалт худалдаа авах ажиллагааны бодлогын газар нэгдсэн нэг цонхны бодлогоор худалдаа авах үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа нь өнгөрсөн одоо хугацаанд бол мэдээж 6 их нэгжээр дамжин энэ зохион байгуулагддаг байсан арга хэмжээг одоо нэгтгэх нэг цогц бодлогоор энэ худалдаа авах үйл ажиллагааг төлөвлөлтийн дагуу явуулах. За мэдээж эргээд тайлагнах процесс маань одоо бас их цогц хайтайхан болж ирж байгаа л да. Үр дүнгууд гарч ирж байгаа. Нэг цонхны бодлого хэрэгжснээр бид нар 9 сарын байдлаар 792.6 тэрбум төгрөгийн 1031 гэрээний худалдаа авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. За Орхон аймгийн аж ахуй нэгжүүдтэй 154 аж ахуй нэгжтэй 52.3 тэрбум төгрөгийн худалдааг бас зохион байгуулж хуулийн хүрээнд зохих арга хэмжээг авч ажилласан ийм үр дүнтэй байгаамаа. Үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын 2 дахь үеийг өнгөрсөн онд эхлүүлж, хүчин чадал нэмэгдүүлэх томоохон тусал арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн өөрөөр нутаглах хэсгийн жилд 6 сая тонн хөдөр боловсруулах хүчин чадалтай шинэ өргөтгөл 4-р шугамын ажлыг эхлүүлж, төслийг энэ оны 4-р сараас 2021 оны 12-р сарын хооронд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Илдвэр хайд мөчлөх дурсгалд тээврийн технологи нэвтрүүлэх төслийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, эмүүлсийн тесрэх бодисын үйлдвэр барьж байгуулах ажлыг 80% гүйцэтгээд байна. Мөн ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам 820 мм-ийн диаметртэй ган хоолой татах ажил графикийн дагуу хөрсний судалгааны ажил хийгдэж, дэвсгэр зургийг урьдчилсан байдлаар гарган инженер геологийн дүгнэлт байгаль орчны үнэлгээг хийж дуусгалаа.
өдөр дагсан сурвалжлага. Эрдэнэ төлөвлөр ажилчдынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нийгмийн харилцааны хэлтсийг шинээр байгуулсан. Улмаар ажилчдын эрэлт хэрэгцээг социологийн судалгаанд тулгуурлан гаргаж, бүтээн байгуулалтын томоохон ажил эхлүүлсэн нь уурхайчин 1, уурхайчин 2, уурхайчин 3 орон сууцны цогцлбор хороолол юм. Тус хорооллыг барьж байгуулах гүйцэтгэгч компаниудыг шалгаруулан барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Соёл спортын эрдэнэ цогцлборын барилгын ажил 45%-тай, ногоон хөгжлийн төвийн ажил 55%-ийн гүйцэтгэлтэй байна. Сар тахлын улмаас үүссэн гадаад зах зээлийн таагүй орчин Монгол улсын нийгэм эдийн засгт бий болсон хүндрэлтэй нөхцөл байдал дах 9 сарын хугацаанд үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааг үйлдвэрийн удирдлагын зүгээс оновчтой зохион байгуулж нийгмийн хариуцлагатаар амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Хэдийгээр спорт зохицолбор, соёл урлагийн зохицолбор, сургууль цэцэрлэг гэх мэтийн нийгмийн зарим зэхүүдийн үйл ажиллагаа хэсэгчлсэн болон бүрэн зогссон боловч бид нэг ч ажилчны цалин хөлсийг багасгах, хасах үйлдэлгүйгээр хэрэгцээ шаардлагатай цэх нэгжүүдэд хуваарлан ажилуулад нийгмийн үйлчилгээний чанар, стандарт бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд бас амжилттай ажиллаж төлөвлөгөөт зардлаасаа 4.1 тэрбум төгрөг хэмнэж ажилласан байна. Орон нутагт баригдаж байгаа нэгэн хорооллын дэд бүтцэд 12.5 тэрбум төгрөг, аймагтай хамтын ажиллагааны гэрийн тусгагдсан 2 тэрбум төгрөг, Булган аймагтай хамтын ажиллагааны гэрийн тусгагдсан 700 сая төгрөгийн санхүүжилтийг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн нийгмийн үйлчлэгээнд 24.1 тэрбум төгрөг, хамтын гэрээний 10 болон ажил олгогчийн зүгээс санал оруулсан 14 нэр төрөл, нийт 24 нэр төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэлэгт 13.1 тэрбум төгрөг зарцуулснаас 255 хүнд 3.1 тэрбум төгрөгийн орон сууцны санхүүгийн дэмжлэг үзүүлж 2485 ахмадад тэтгэврийн нэмэгдэл болон эмчилгээний зардал гаргасан байна. Нийт 1375 айлын уурхайчин 1, уурхайчин 2, уурхайчин 3 зэрэг орон сууцны төсөл хөтөлбөрүүд маань 215 тэрбум төгрөгийн борлуулалтын үнийн дүнтэйгээр гүйцэтгэгч компаниудын хөрөнгөөр амжилттай хэрэгжиж байна. Үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлж, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх олон үүрэг хариуцлага Эрдэнэ төлөвлөрийн нуруунд дээр бий. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралыг ажрахгүй давах суур нөхцөлийг уурхайчид бүрдүүлж чаддгийг өнгөрсөн сарууд харууллаа. Өөрөөр хэлбэл бид санхүү эдийн засгийн хувьд шалгуур болох цаг хугацааг даван туулж байна. Монгол улсын эдийн засгийн хөтлөгч хүч болсон уул уурхайн салбарт Эрдэнэ төлөвлөр үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтөөрөө манлайлан ажилласаар байна. Ажилчдын цуваа амжилт дагуулна. Энхмэндийг өрөөдөрсөн эрдэнийн дундуу цуваа өнгөрнө. Ирэн зооны бахархал бовсон